Аймаг нийслэл төсвийн хөрөнгөөр барьсан нийт 929 айлын орон сууцыг зах зээлийн аншаас хямд үнээр зорилтод иргэдэд түрээслэх хөтөлбөр засгийн газраас баталсан. Улаанбаатар хотод буян тухай 2 хороололт 350 айлын Архангай, Увс, Дархан уул, Хинти, Ховд аймгийн Төвөөд, Сэлэн аймгийн Зүүн хараа, Хинтэй аймгийн Бор өндөрт баригдсан 579 айлын 30-аас 50 хүртэлх метр квадраттай орон сууцыг иргэдэд түрээслэхээр болсон юм а. Хот дахь түрээсийн байрны үн метр квадрат нь 5500 буюу 200-аас 280 мянган төгрөг. Орон нутагт метр квадрат нь 4000 буюу 140-оос 230 мянга байна. Төлбөрийн нөхцөл нь түрээслэх жиргээ эхлээд заавал эрсдлийг тооцсон 3 сарын барьцааг төлж цаашид сар сард нь байрныхаа түрээсийн мөнгийг өгөөд явж болох юм а. Энэ зөвхөн энэ 929 айлын орон сууцаар хязгаардагдахгүй. Энэ бол цаашлаад тасралтгүй үргэлжлэх одоо ийм процесс байх ёстой. Төрийн орон сууц корпорацтай тохиролцсон тийм ээ. Бидний төрийн хэрэгжүүлж байгаа бодлогыг дэмжсэн үнэ хангалттай буулгаж чадсан компаниудын аж ахуйн нэгжүүдийн оронд баригдсан борлуулалтгүй зогссон тэр орон сууцаас төр худалдаж аваад тасралтгүй үргэлжлэх циклээр явах ёстой ийм систем байгаамаа л гэж бид тооцоолж байгаа. Түрээсийн орон сууцад хамрагдах иргэдийн тухайд гэрлэлтэд албан ёсоор батлуулсан 35 хүртэлх насны залуу гэр бүл төрийн албаагч 0-аас 18 насны дөрөв буюу түүнээс дээш хүүхэдтэй өрх толгоос эцэг эсвэл их дэтгэврт гарсан ахмадууд хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэдгээрийг халамжилдаг гэр бүл байгалийн гамшиг гинтэй аюулд нэрвэгдэж орон эргүү болсон өрх хувийн байгууллагууд ажилдаг буюу хуваараа хөдөлмөр эрхлэгчид байх юм а. Энэ дотроо хоттой байр түрээслэх нийт иргэдийн хамгийн их буюу 30% нь хувийн салбарт ажилдаг иргэд байна. Орон нутагт түрээсийн байр хөтөлбөрт хамрагдах нийт иргэдийн 30% нь төрийн албан агч байх юм. Төрийн өмчт орон сууцыг түрээслэх жиргэд сар сард нь мөнгө төлөгч цаашид тухайн мөнгө нь байрны урьдчилгаа болж түрээсийн байраа өмчлөх алхмын эхлэл болохыг Баян Сэлэнг сайд тайлбарллаа. Урт хугацаанд тухайн түрээсэлж авсан байраа төлөөд эргээд нөгөө тэр төлсөн хугацааг нь хараад төлсөн мөнгийг хараад тооцоход одоо тухайн байрныхаа үнийн 30%-ийг төлсөн одоо ийм байдал ийм одоо тооцоо судалгаа гарах юм бол өнөөдөр төрийн орон сууцны корпорац энийг одоо үргэлжлүүлээд ипотекийн зээлийн орон сууц барьцаас ипотекийн зээлэндээ оруулаад явах бүрэн боломжтой. Энийг тусгай журам тусгай зохицуулалтаар гэхдээ түрээсийн орон сууц хөтөлбөр дотроо нэмэлтээр оруулж өгөх зохицуулалт байх ёстой гэж бид үзэж байгаа. Тэгээд энэ төрийн орон сууц корпорац маань энэ арилжааны банкудтай энэ тохиолдолд гэрээ байгуулж ажиллана. За тэдний санал болгосон 30%-ийнхаа удаан хугацаанд 30%-ийнхаа төлбөрийг байрныхаа төлбөрийг төлсөн иргэдийг хамааруулах тэр зохицуулалтыг хийж өгөх ёстой. Түрээсийн орон сууцанд амьдрах иргэнд тавигдах шалгуур үзүүлэлт нь эрх зүйн бүрэн чадамжтай 21 наснд хүрсэн тухайн орон нутагт төр буюу байнга оршин суудаг тогтмол орлоготой байх, орлого нь түрээсийн барьцаа, түрээсийн төлбөр болон сууцны ашиглалтын зардлаа төлөх боломжтой. Гэр хороололд амьдардаг үндсэн өмчлөгчийн хуваар өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй байх. Харин төрийн өмчт байрыг түрээслэх нэр бүхэн иргэд захин үнэлэхний хуулбар, оршин суугаа хаягийн болон амлын талаарх тодорхойлолт буюу тухайн баг хороонд хэдэн жил амьдарч байгаагаа тодорхойлсон бичиг баримт авах юм а. Мөн байр түрээслэхийг хүссэн өргөдөл орлого тодорхойлох баримтчиг өөрийн өмчлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй болохыг тодорхойлсон аймаг дүүргийн эд хөрөнгөний эрхийн бүртгэлийн байгууллагын лавлгаа, байгалийн гамшиг гинтэй аюулын нөлөөллөөс орон эргүү болсон иргэд аймаг нийслэлийн гамшигаас хамгаалах төрийн байгууллагын дүгнэлтийг хавсаргасан материалуудыг бүрдүүлж харьяа аймаг нийслэлийн төрийн өмчт орон сууцын корпорац эсвэл аймаг сумынхаа засаг даргад хүсэлтэд тавих хэрэгтэй.